Сайн байцгаана уу? Энэхүү хичээлийг бид 4 бүлэгт хуваан ярилцах болно. За ингээд хичээлд орцгоё. 1. Датив гэж юу вэ? Датив нь герман хэлний 4 тийлгалын нэг бөгөөд хэнд юунд гэсэн асуултанд хариулагддаг үг хоршихын тийлгалтай адилхан юм. За өмнөх хичээлүүдээр бид номинатив нэрлэхийн тийлгал, аккузатив заахын тийлгалыг үзсэн. Одоо бид датив буюу үг хоршихын тийлгалыг үзэн явж байна гэсэн. Энэ маань хэнд юунд гэж асуугддаг тэр тийлгалч байгаа тийм үү? За энэ дэр нэг онцлог зүйл маань адилхан гэж бичсэн байгаа. Хараарай. Монгол хэлний дүрмтэй маань яг цав таарад байдаггүй, төстөө гэдэг утгаар нь хэлж байгаа гэдгийг анхааралтай байгаарай. Хоёр. Датив дээр нэр үгийн артикл хэрхэн хуурдаг вэ? Артикл гэж бидний мэдэх биштэмтэй болоод биштэмтийг хэлж байгаа. Хүснэгтээ харцгаая. Бид энд маскулин буюу эр хүйсийг харж байна. Энд нойтал буюу саармаг хүйс байна. Феминин буюу эм хүйс, мэдээж бидний олон тоо буюу плурал маань байна. За эдгээрийг бид өнгөрсөн хичээлүүдээр номинатив дээр хэрхэн бичигддэг болоод аккузатив дээр хэрхэн хуурдгийг үзэж явсан. За тэгвэл одоо датив дээр яаж хуурж байгааг харъя. Эр хүйс маань датив дээр dem einem болж өгсөн байна. Dem einem. Эр хүйсээр хуурсан байгаа энэ хуйруулыг бүгдээрээ тогтоохдоо ингэж тогтоож болно. За багш нь энэ дээр хэрхэн тогтоож болох талаар бичиж үзүүлье. За der буюу эр хүйс. Der. За үүн дээр бүгдээрээ нэг зураас татаад den болгочихно. За ингэснээр аккузатив маань өсчихөж байгаа. За тэгвэл бүгдээрээ дахиад нэг зураас татаад dem ингээд датив маань өсчихөж байгаа гэсэн. За ингээд тогтоол илүү амархан байж магадгүй. Дараагийнх нь нойтал саармаг хүйс. За саармаг хүйс маань номинатив дээр das ein гэж үчигдээд аккузатив дээр мөн адил das ein. Тэгвэл датив дээр энэ маань dem einem гэж бичигддэг байна. Яг саармаг хүйстэй яг ижилхэн бичигдсэн байна тийм ээ. Dem einem. Тэгэхээр эр хүйс болоод нойталыг ерөнхийдөө бүлэгчилж тогтоовол бас нэлээд хялбар байдаг. Тэгэхээр энэ хоёрыг төстэй гэд ингээд аваад тогтоочч болно гэсэн. За эм хүйсийг бүгдээрээ харъя. Эм хүйс маань номинатив дээрээ die eine гэж үчигддэг бол аккузатив дээр хуурилгүйгээр яг хэвээрээ бичигддэг. За датив дээр хэрхэн бичигдсэн байгааг харъя. Der eine. Der eine. За дуудлаган дээрээ бүгдээрээ анхаарч өгөө мартав. Энийг eine гэж дуудаад энийг einer гэж дуудана тийм ээ. Der eine. Олон тоо маань номинатив дээр die, аккузатив дээр мөн адилхан die. Тэгээд датив дээр хуурахтаа den болоод нэр үг нараасаа энийг авдаг байна. За үүнийг бүгдээрээ илүү дэлгэрэнгүй авч үзье. Das Kind. Хүүхэд гэдэг үг маань das Kind. За олон тоо руу оруулах юм бол die Kinder. Хүүхдүүд. Die Kinder. Тэгвэл бүгдээрээ энэ үгийг хүүхдүүдэд гэж хуургаж бичээл та. Хүүхдүүдэд. Мэдээж артикл маань датив дээр хуурах шаардлагатай тийм үү? Тэгвэл die маань юу болж хуурах вэ? Яг үнэ. Den болж хуурна. Тэгээд дараагийнх нь хүүхдүүд гэдгээ бичнэ. Kinder. Тэгээд араас нь энийг нэр үгийн хараас нэмж өгнө. Kindern. За хамт дуудъя. Den Kindern. Den Kindern. Ингэснээрээ хүүхдүүдэд гэдэг үг гараад ирж байгаа. Үүнд анхаарах нэг зүйл байгаа. Олон тооны нэр үг маань аль хэдийн n-ээр төгсчихсөн байгаа нөхцөлд мөн s-ээр төгсчихсөн байгаа нөхцөлд бид n-ийг залгаж өгдөг байх нь гэсэн үг. За сайн ойлгоогүй юу? За багш нь дахиад жишээн дээр тайлбарлаж өгье. Das Auto. Машин гэдэг үг маань олон тоон дээр die Autos болно. Die Autos. За олон тооны нэр үг маань юугаар төгссөн байгаа гэдгийг хараарай. S-ээр төгссөн байна тийм үү? Тэгвэл одоо машинууд гэдэг үгийг машинуудад болгоё.
den Autos. За S-ийн араас N маань орж ирэх байна тийм ээ. За тэгэхээр S-ээр төгссөн байгаа нөхцөлд N-ийг авдаггүй байх нэ. Хоёр дахь нь die Leute хүмүүс. За тэгвэл хүмүүст гэж хэлье. Den Leuten. Энэ нөхцөлд бид N-ийг авсан байгаа. Яагаад гэвэл бидний Leute гэдэг маань E-гээр төгсчихсэн байна шүү дээ тийм ээ. S болоод N-ээр төгссөн тохиолдолд бид N-ийг авч өгдөггүй. Гурав дахь нь der Hund нохой гэдэг үг чинь олон тоон дээр die Hunde нохойнууд одоо тэгвэл нохойнуудад гэж хэлэхдээ den Hunden. За энэ дэр яагаад N-ийг авч өглөө? Яг үнэ. E-гээр төгсчихсэн байгаа шүү дээ тийм ээ. 4. Дипломе. Дипломе. Цэцэг нэг ширхэг цэцгийг хэлж байгаа. Олон цэцэг байх юм бол дипломен. Дипломен. За нэр үг маань юугаар төгссөн бэ? N-ээр төгссөн байна. Аль хэдийн N-ээр төгсөд өгчихсэн байгаа. Тэгвэл яг үнэ бид ард нь N-ийг дахиж залгаж өгөхгүй гэсэн үг. За дөрмөө ойлгосон баг тийм ээ. Нэр үг чинь S-ээр болоод N-ээр төгсчихсэн байгаа нөхцөлд бид N-ийг нэмж залгаж өгдөггүй байх нэ. Бусад тохиолдлуудад бид N-ийг заавалжгүй залгах шаардлагатай байдаг байх нэ. Дативыг хэрэглэх тохиолдол. Үүнд хоёр тохиолдол байдгийн. Нэг нь verben mit dativ буюу дативтай үйл үг. За юу гэж хэлээд байна вэ гэхээр араасаа датив шаарддаг үйл үгс гэсэн үг. Заавалжгүй датив авах шаардлагатай үйл үгсүүд гэж байдаг байна. Жишээ болгоод энэ өгүүлбэрийг харъя. Ich helfe. Ich helfe. За монгол хэлэн дээр орчуулах юм бол би туслана. Монгол хэлэн дээр ч гэсэн асуулт тавина тийм үү? Хинд туслах гэдэг. Би хинд туслах гэдэг вэ? Тийм ээ. За герман дээр яг ижилхэн ich helfe. Wem? Хинди. За тэгэхээр яах нь? Helfen гэдэг байгаа үг маань заавалжгүй араасаа дативыг шаардаад явчих чинь гэсэн үг. Энд багш нь үйл үгийн жагсаалт гаргаж өгсөн байгаа. Эдгээр 12 үг маань бүгдээрээ араасаа дативыг шаарддаг үйл үгс. За эхнээс нь бүгдээрээ харъя. Helfen туслах, хэн туслах юм? Чамд, надад, ээждээ гэх мэтлэнгээр. Хоёр дахь нь gratulieren баяр хүргэх, эгчдээ, дүүдээ баяр хүргэх тийм ээ. Гурав дахь нь danken талархах, чамд талархах тийм ээ. 4. Verzeihen уучлах, vertrauen итгэх, zuhören анхааралтай сонсох. За энэ дээр харин бид нэр асуулт тавь. Анхааралтай сонсох. Хэнийг анхааралтай сонсох гэсэн асуулт тавьж байна. Гарч ирнэ. Тэгэхээр монгол хэлэн дээр болохоор заахын тий ялгаад сонсогдож байна тийм үү? Хэнийг гэд заагаад байгааз. Гэтэл герман дээр zuhören буюу анхааралтай сонсох гэдэг үг маань датив араасаа шаардаж явдаг байна. Тэгэхээр 6 маань бидний хувьд монгол хэлнээс маань арай өөр байгаа хэлбэр энэ дээр харагдаж байна. 6. 7. Antworten хариулах. Би чамд хариулж байна. Би тэр эмэгтэйд хариулж байна. Тийм ээ? За дараагийнх нь glauben итгэх. Бас хүнд итгээд байгаа гэсэн асуулт байна. Дараагийнх нь gefallen таалагдах. Надад таалагдаж байна, чамд таалагдаж байна, тэр эмэгтэйд таалагдаж байна. Дараагийнх нь schmecken амтагдах, амттай байх гэж орчуулагдаж болно. За надад амттай байна, тэр эмэгтэйд амттай байна. Мөн ижилхэн датив шаардна. Gehören харьяалагдах, хамаарагдах. Мөн ижилхэн датив шаардна. Passen таарах, тохирох гэсэн өвчин байгаа. Буюу надад ямар нэгэн зүйл таарч тохирж байна буюу надад гэдэг үг, чамд гэдэг үг, тэр эмэгтэйд гэдэг тийм. Тэгэхээр passen маань мөн ижилхэн дативыг шаардаж явна гэсэн үг. За тэгэхээр эдгээр үгнүүд ихэнх нь монгол хэлтэй маань яг цав тохирж байгааз тийм ээ. Яг үг хуршин тий ялгал та нарт сонсогдож явчих чинь гэсэн үг. Ганцхан 6 дээр анхаарлаа хандуулаарай. Цүүтэй байх юм бол zuhören гэж бичигдсэн байх юм бол дативыг авнаа гэдгийг. Хоёр дахь тохиолдлыг бүгдээрээ харъя. Prepositionen mit dativ буюу дативтай ухтур үгс. За дандаа датив авдаг ухтур үгс гэж байдаг байна. Энийг бүгдээрээ үзнэ. Жишээ нь ich gehe mit. Үүнийг бүгдээр орчуулах юм бол би
ямар нэг юм тай явлаа гэж хэлж байгаа гэсэн үг. За герман дээр өгүүлбэр болоод монгол хэл дээр өгүүлбэр бүгдээрээ харьцуулъя. Эзэн би энэ их монгол хэлэн дээр би яг нэг байрлалд байна тийм ээ. Нэгдүгээр байрлалд. Хоёрдугаар байрлалд германых үйл үг байдаг бол монгол хэлэн дээр үйл үг маань хамгийн артаа явдаг. За тэгвэл юутай явах гэдэг юм бэ гэхээр нохоотой явж болъё л доо. Тийм ээ. Нохоотой. За тэгсэн чинь нохоо гэд нэр үг маань тайгийнхаа урд нь орж ирж байгаа. Нохоотой. Тийм ээ. Гэсэн чинь герман хэлэн дээр яаж өгнө вэ гэхээр энэ тайгийн дөрвөн зэрэг гэдэг энэ мит маань нохоогийнхоо урд нь ороод ирж байгаа гэсэн үг. За үүгээрээ герман хэл болоод монгол хэл хоёр маань өөр байх нь шүү. За энэ бид датив авдаг өгтөр үгсийн жагсаалтыг харж байна. Хамгийн ихнийх нь aus. За aus-ыг бүгдээрээ монгол хэлэн дээр аасын дөрвөн зэрэгээр ойлгож орчуулж явна. За жишээ өгүүлбэр бүгдээрээ харъя. Aus der Mongolei. Монголоос гэж орчуулагдана тийм ээ. Aus dem Zimmer өрөөнөөс гэж орчуулагдах нь. Өрөөнөөс. За ямар нөхцөлд энэ aus маань ерөнхийдөө хэрэглэгдэж ямар утгыг яагаад aus-ыг гаргадаг вэ гэхээр ямар нэгэн битүү орчноос битүү юм хаалттай зүйлээс дотроос гадагшаа гарч байгаа нөхцөлд бүгдээрээ aus-ыг ашигладаг байна гэсэн үг. Тэгэхээр Монгол улс маань өөрийн гэсэн хэлтэй тийм үү. Тэгээд Монголоос гарч байгаа нөхцөлд aus der Mongolei тийм ээ. За үүн дээр нэмээд бас гарал үүслийг илэрхийлж болно. За ганцхан Монголоос гараад ирсэн тохиолдолд бид нэр яриад байгаа юм биш. Би Монголоос гаралтай гэж хэлж байгаа нөхцөлд бас aus-ыг ашиглаж болно. За өөр тохиолдол нь болохоор aus dem Zimmer гэхээр би өрөөнөөсөө гарч ирж байгаа нөхцөлд ашиглаж болно тийм үү. Гэх мэтлэнгээр барилгаас гарч ирж байгаа нөхцөлд гэх мэтлэнгээр дотроос гадагшаа гарч ирж байгаа нөхцөлд aus-ыг ашигладаг байна гэсэн үг. Хоёр дахь нь by. За энд гэж орчуулж болно тийм ээ. За тэгээд ойролцоо гэсэн утгыг бас гаргаж болдог байна. Жишээг харъя. By anno. За by anno гэдээ ороод ирэхээр anno-гинд гэж орчуулагдаж байна монгол хэлэн дээр. Anno-гинд. За anno гэдэг айлынд гэж бүгдээрээ ойлгох нь шүү дээ тийм ээ. За дараагийнх нь by дарах. За ингэхээр дарахны ойролцоо гэж орчуулагдана. Яг дарах нь дотроо бол биш. Дарахны ойролцоо байгаа гэсэн үг. За уцаар яриад чи хаана вэ? Би дарахны ойролцоо байна гэж хэлэхдээ бүгдээр by дарах гэж хэлэх нь шүү дээ тийм ээ. За дараагийнх нь тай. Mit гэдэг preposition маань монгол хэлэн дээр тайгийн дөрвөн зэрэгээр орчуулагдаж байна. За жишээ нь mit anno. За өндөр бүгдээрээ нэг жишээ аваад ярилцъя. Ich bin. За ich bin байж болно. Эсвэл ich wohne байж болно. Ja, ich wohne байж болно. За ich bin гэхээр би байна гэж байгаа тийм үү? Ich wohne гэхээр би амьдарч байна гэсэн утгаар орж ирж байгаа. За хэрвээ ich bin by anno гэлчих юм бол би anno-гинд байна гэлчих юм гэсэн үг. Би найзындаа зочлоод anno дээр байгаа гэсэн үг байна. Ich bin by anno. За хэрвээ ich wohne by anno гэх юм бол би anno-гинд тийм ээ амьдарч байгаа. Миний амьдарч байгаа тэр газар маань anno-д харьяалагддаг миний гэр биш гэсэн үг байна. Ich wohne by anno. За харин би ich bin mit anno гэж хэлэх юм бол би anno-тай хамт байна. Тийм ээ? Ich bin mit anno. Би anno-тай хамт байна. Өөрөөр ich wohne mit anno гэж хэлэх юм бол би anno-тай хамт амьдардаг буюу миний амьдарч байгаа anno-гийн амьдарч байгаа тэр газар маань бит хоёрын дундын өмч гэсэн үг байна. Тэгээд би anno-тай хамт амьдарч байна гэсэн утга чинь гарч ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр by болоод mit хоёрын ялгаа нь энэ байна. Дараагийнх нь nach ро гэсэн утгыг гаргаж байгаа. Дараа гэсэн утгыг цаг хугацаан дээр бас илэрхийлж гаргаж ирж болдог байна. За жишээг харъя. Nach маань хот болоод улс дээр хөвчлэн гарч ирж байгаа. За тэгээд гэр дээр бас гарч ирнэ гэсэн үг. За house гэдэг үг маань house маань артиклгүй явдаг үг чинь байгаа тийм ээ. House гэр гэсэн үг чинь. За nach Berlin Берлин руу. Nach Deutschland Герман руу.
За nach Hause гэх юм бол гэрлүүгээ гэсэн үг чинь гараад ирж байгаа. Nach Hause гэрлүүгээ. Би гэрлүүгээ явлаа гэж хэлэхдээ ich gehe nach Hause гэж хэлнэ шүү дээ, тийм ээ. Genau. За үүн дээр бүгдээрээ нэг үгийг сураад ая. Би Монгол руу явлаа гэж хэлэхдээ бүгдээрээ нахыг авч ярихгүй in die Mongolei гэж ярина. Энэ дээр анхаараарай. In die Mongolei. За яагаад ингэж байгаа юм бэ гэхээр Mongolei гэдэг маань өөрөө артиклтай улс учраас бид нэр нахыг авалгүйгээр in гэдэг prepositionтэй явдаг байна. In die Mongolei. За дараа бид нэр preposition гэдэг хичээлээ үзэхдээ үүний талаар илүү дэлгэрэнгүй ярих болно. За. Дараагийнх нь дараа гэдэг утгыг гаргахдаа nach dem Konzert. За концертын дараа гэсэн утгаар гараад ирж байгаа гэсэн үг. Seit as хойш in турш гэсэн цаг хугацаанд хэрэглэгддэг preposition маань. За жишээ нь seit einem Jahr. Seit einem Jahr. За нэг жилийн турш би Германд амьдарч байгаа. Нэг жилийн турш би Герман хэлээр сурч байгаа гэх мэтлэнгээр хэлж болдог байх нь. Seit einem Jahr. Von монгол хэлэн дээр as-ын дөрвөн зэрэг болоод in гэж орчуулагддаг. Жишээ нь би сургуулиас имэйл авсан. Би найзаасаа бэлэг авсан гэх мэтлэнгээр хүнээс эсвэл байгууллагаас ямар нэгэн зүйл хүлээж авч байгаа нөхцөлд бид нэр фоныг ашигладаг байна. Дараагийнх нь цүү буюу руу. За цүү маань хүн болоод байгууллага дээр бүгдээрээ ярьж байна. Жишээ нь цүү болд руу, zum Arzt эмч рүү, zur Schule сургууль руу. Гэхдээ ich bin zu Hause гэж хэлэх юм бол энэ маань би гэрлүүгээ явж байна биш, харин би гэртээ байна гэсэн утгыг илэрхийлдэг байна. За үүн дээр цүм болоод цүү гэж орж ирсэн байгаа. Үүнийг багш нь тайлбарлая. Prepositionууд маань артиклуудтайгаа нэгдэж бичигдэх тохиолдлууд байдаг байна. За энэ нөхцөлд бид нэр салгаж бичихгүй, заавалчгүй хамтд нь бичих шаардлагатай болдог байна. За жишээ нь by дээр нэмэх нь дэм байх юм бол бид нар энийг by дэм гэж хэлэхгүйгээр baim гэж ярьдаг байна. Baim. Ингэж бичих шаардлагатай, бас ингэж унших шаардлагатай байдаг байна. Дараагийнх нь von дээр нэмэх нь дэм. Үүнийг бид vom гэж бичих шаардлагатай байдаг байна. Цүү дээр нэмэх нь дэм. Нийлүүлээд цүм. За тийм учраас энэ дээр zum Arzt гэж хэлж байгаа юм шүү дээ, тийм ээ. Дараагийнх нь цүү дээр нэмэх нь der. Тэгээд цүү. За тэгвэл zur Schule гэдэг байгаа маань задлж гарах юм бол zu der Schule байх нь шүү дээ, тийм ээ. Яг тэр Schule гэдэг маань им хөөс учраас датив дээр им хөөс маань der болоод zu der Schule. За тэгээд нэгтгэхэд zur Schule ингэж хэлж авах нь гэсэн үг. Датива хэрхэн хувирдаг болоод ямар нөхцөл дээр ашиглаж байгааг ойлгосон байх. Хичээлээ төр зогсоож агаад дэвтэр дээрээ ойлгомжтой гихчэнд бичээд үгээ цээжлээд буцаад ороод ирээрээ. Тэгээд хамтдаа дасгалаа ажиллацгаая. Дасгал ажил. Эхний өгүүлбэр маань би ээждээ тусалж байна. За өгүүлбэрийг бүгдээрээ хамтдаа бичээ. Ich helfe. За ээждээ гэж гаргаж ирж байгаа маань энэ маань хэний ээж вэ? Миний ээж. Яг үнэ. Тэгээд meiner. За дуудахдаа meiner Mutter. Яг үнэ. За Mutter маань им хүйс учраас датив дээр төгсгөл маань эртээ гарч ирэх ёстой тийм ээ. Тэгээд ich helfe meine Mutter. Дараагийнх нь бид багшийг анхааралтай сонсож байна. За зүгээр сонсох биш шүү. Зүгээр hören биш. Анхааралтай сонсох буюу zuhören. Яг үнэ. Wir hören dem Lehrer zu. Яг үнэ.
Wir hören dem Lehrer zu. Бид багшийг анхааралтай сонсож байна. 3 дахь өгүүлбэр маань тэр эрэхтэй өвөөд итгэж байна. Vertraut. Одоо өвөөд гэж хэлнэ. За өвөө маань эрэхтэй хүс чинь тийм үү? Датив дээр яаж хувиргалаа? Dem. Яг үнэ өвөө гэхээрээ Großvater. Яг үнэ. Super. 4 дахь нь Bolt таксигаар гэрлүүгээ явж байна. За энэ маань жаахан хүнд байгаа. Хамт бичээ. Bolt. За явж байна гэсэн утга үйл өгчин бай тийм үү? Явах гэдгийг гин гэж бүгдээрээ ярьдаг. Гэхдээ тээврийн хэрэгслээр явж байгаа нөхцөлд бүгдээрээ fahren гэдэг үйл үгийг ашиглах шаардлагатай байдаг. Тэгээд Bolt, fährt. За таксигаар гэж монгол хэлэн дээр хэлсэн байгаа. Тэгвэл герман дээр бүгдээрээ яаж ярьдаг вэ гэхээр такситай гэж ярина. Вагонтой, автобустай тийм ээ? Ингэж ярьдаг байна. Монгол дээр болохоор таксигаар, автобусаар гэж ярьдаг бол герман дээр дандаа тийм юмтай явж байна гэж ярьдаг байна тийм ээ. Тэгээд гэрлүүгээ яаж хэлэх вэ? За хамтдаа бичээ. Mit dem Taxi. Гэрлүүгээ nach Hause. Яг үнэ. За өгүүлбэрээ хамт уншъя. Bolt fährt mit dem Taxi nach Hause. Sehr gut. Дараагийн өгүүлбэр нь Ано эцэг эхэндээ амьдардаг. За Ано маань хэн нэгэнд эцэг эхтэйгээ хамт амьдардаг гэсэн өгүүлбэр биш, эцэг эхэндээ амьдардаг гэж хэлж байгаа. Тэгэхээр юу гэж хэлэх бол? Яг үнэ. Bei den Eltern. За Eltern гэдэг маань аль хэдийн яг нь энээр төгсчихсөн үг. Die Eltern. Тийм учраас бүгдээрээ төгсгөлийн n-ийг дахиж нэмж n тавих шаардлагагүй тийм үү? Super. Хамтдаа өгүүлбэрээ дахиад нэг уншъя. Ich helfe meiner Mutter. Wir hören dem Lehrer zu. Vertraut dem Großvater. Bolt fährt mit dem Taxi nach Hause. Anno wohnt bei den Eltern. Хичээл маань энэ хүрээ дуусч байна. Бүгдээрээ дараагийн хичээлээр уулзцгаая.